Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс 400 шугаа нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шуудурдаг. Яг одоо Улаанбаатарт 18 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 27-ны мягмар гарагийн 400 шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнцөцгийн төвшин баярнаар айлж байна. За дахин өрөөмийн түргээ. За орой мэндийг дахин үргэе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар энийг нэрээ сольж амжаагүй юм ба штэ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар за Apex Capital за мөн Ачаад фарм хамтран ажиллаж байгаа. За Apex Capital таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнцаасны компани. За мөн за дундуур рекламаснаас оллоо. Мөн Ачаад фарм ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Audobiotics Proprietary хамтран ажиллаж байгаа юм байна. Баярлалаа. За өнөөдөр бол мягмар гараг гэрлэгийн мэдээгээр эхэлдэг. Шуугуулгад билнэ үү? Бэлэн. За манайхан ч одоо жишээлбэл миний нэр одоо Бадрал гарав гэдэг нэр маань Монгол улсад Монгол улсын нөгөө нэг иргэний бүртгэлд ганцхан байдаг байсан чинь их сонирхолтой нь 2024 онд 2 дахь Бадрал гарав гарч ирсэн. Чиний нэр сонсогдсоор байгаа л за гэрлэгийн нэрийг өгчихъя гэж өгчлөө шүү дээ. Харин нөгөө нэг хүмүүс би ч өөрөө мдээгүй заяа. Бас сонсогч нар гаргаж ирээ. Тэгээд гэрлэгийн фанат нь хүүхдтэй Бадрал гарав гэдэг нэр өгччихгээд. Тэгээ хоёр Бадрал гаравтай болсон. Тэгэхээр ер нь бол манай дээр хүний нэрийг том үсгээр бичнэ л гэснээс биш. Одоо юу гэдэг одоо Бадрал гарав гэдэг нэр өгнө, Ариун чулуун гэдэг нэр өгнө, Өгөөдөө гэдэг нэр өгнө, Чингис гэдэг нэр өгнө. Ерөөсөө тэр нь ямар нэгэн хууль дүрм юу ч байдгүй штэ. Тэр байтугай миний нэрийг Ариун А гэд голдон А үсэг тавиад чулуун гэж бичсэн бол анханасаа л тэгээ бичсэн бол тэрнгээр нь л бичнэ. Яг үнэ. За тэгүүлээ штэ. Хойлоо нилээн дээр хөрхий бас нэг Японы л чууга оруулж ирсэн штэ. Нөгөө хүүхдтэй Happy гэдэг нэр өгсөн чинь нөгөө хүүхд нь өөр юм уу бүр баахан нөгөө нэг бүлэдүүлээгүй юу? За тэгүүлээ штэ. Ер нь бол монгол хэлний дүрмгүй бичигддэг ганц зүйл бол хүний нэр байд юм байна угаасаа. Одоо ямар нэгэн одоо таны төрөний хэлсэнчлэн тий. За юу гэж одоо анханасаа л төрсний гэрчлэгэн дээр нь юу гэж өчигднүү тэрүүгээрээ л явна. Яг тэрнгээр л явна. За хүн ямар ч нэртэй байж болох өгөөд үүнд зөв бичгийн дүрмж үйлчилдэггүй. За өөрөөр хэлэх юм бол хүн үр хөвгтдээ ямар нэр өгөх нь тухайн хүний л хэрэг төр үүнд бол оролцдог гэсэн үг байна штэ. За гэтэл Япон улс хүний нэрийг хуульчлах тухайн асуудал яригдж эхэлсэн нь ардчилсан улс орнуудад цочмог мэдээлэл болоод байна одоо. За мэдээж Япон улсын төр засаг хийх ажилгуудаа мэдээж ингэсэнгүү л дээ. Яг тэр нөгөө нэг Happy гэдэг нэр өгснөөс болоод тэр хүүхдийн эрх зөрчигдсөн адилхан хүний эрх хэрэгжүүлэг одоо онцгой дэдэлдэг Япон улсад шүү дээ. Тэгвэл яад хүний нэрийг хуульчлах асуудал тавигдваа гэдэг юм асуулт гарч ирнэ дээ. За тэгэхээр ийм юм болжээ. Японд сүүлийн үед штэ хүний нэрийн ийм уламжлалт ойлголтуудыг эвдсэн янз бүрийн этгээд нэр. За тодруулах юм бол Nike, Gucci, Mucci гэдэг нэр өгөөд нэ хүүхдтэй. That's ямар актер огцом орж ирдэг юм бэ. Nike, Gucci. Nike, Gucci гэх мэт брэнд. Тэгээ нөгөө нэг Elsa штэ тэ нөгөө Elsa, Naruto, Doraemon гэдэг нэг юм нохоо шиг юм байдаг штэ тэ. Тэр мөрний нэрийг Pikachu гэд хүүхдтэй нэр өгөөд гинэ. Нөгөө хүүхдтэй киноны. Хүүхдтэй киноны баатруудыг хүүхдтэй нэр болгон сонгох хандлага газар авч байгаа юм байна. За орчин үед цаг үеийнхээ трендээр хүүхдийг нэрлэх нь нэгдүгээрт Японы нэр өгөх уламжлалт ойлголтыг эвдээд байна. За тэрийг болиг гэхэд жинхэнэ сүртэй нэр өгдөг хүмүүс шүү дээ. Харин тийш дээ. Манайх ба шүү дээ. За манай монголчууд бол бас ч гэж гайгүй. Манай энэ өвөр монголчуудын нэр өгөлт бол бас л сүртэй. Гэтэл энэ японочууд ч бүр амар шүү дээ. Чи одоо бодлоо тэр нөгөө нэг манай Кокшузаны нэр чинь Хөх тэнгэрийн ямар лууч юу вэ? Амар нэртэй үздэй ч одоо энэ. За тэрийг одоо болио гэхэд заяо. Би дааж шийдвэр гаргах чадваргүй хүүхдийн эрхийг зөрчиж байгаа доромжлын хэлбэр хэмээн тухайн улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Бас нэг талаасаа тийм тийм. Нөгөө хүүхд чинь өөрхийн
Юугаач мэдэхгүй тэгээ аав ээж нь нэр өгчдөг. Тэгээд нөгөө хүүхд чинь насан туршдаа тэр нэрээр дуудуулах болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо хөгшөрсөн хойноо Наруто өвөө гэдэгэд тахлаар ямар вэ? Жишээ нь тий. За нэг жишээ байна. Тэгэл нэг хүүхэн тийм үстэй. Гүчи би чам шиг нэртэй цүнх барьдаг гэж бүгд яах. Тий яг үнэ. За нэг жишээ байна л да. Хэдэн жилийн өмнө Хятадд бас нэг яг ийм хуулийн төсөл яригдсан. За харин хуульчлагдсан үг нь бол би сайн санахгүй байна. Тэр үед яасан бэ гэсэн чинь нэг Хятад хүн интернет хэрэглээний хамгийн чухал тэмдэгтийн нэг болох нөгөө нэг ийм эт гэдэг штеп. За тий эт. Тэрүүгээр хүүхдээ нэрлэн гээд. За Тэгэнгүүт нөгөө бүрдүүлгийн газрын ажилтнууд нь мэдээж тухайн үедээ л одоо ингээд ажилтнууд нь мэдээлээд тэгээ тухайн үедээ хэвлэлээр нэлээд шуугаан дэгдэж байсан байхгүй юу? За тэгвэл яг энэнтэй төстэй үзэгдэл одоо Японд өрнөж байгаа юм байна л да. Тэгээд 1994 онд Шигеру Сата гэдэг Япон хүн ууган хүүдээ Акумо гэдэг нэр үгийг хүссэн юм байна. Тэгсэн чинь Токиотын Акишима дүүргийн бүрдүүлгийн газар уг нэрнээс татгалцсан. За энэ нь бол Японоор чөтгөр гэсэн утгатай маш доромж үг юм байна л да. Тэгсэн чинь аав нь болохоор нөгөө аав нь Сатогээс сэтгүүлчтэй болохоор би өстой нэрээ хүүхдээ ямар нэр өгөх нь миний эрхийн асуудал тийм үү? Энэ нэртэй ганц Япон хүн нь миний хүү байх болно. Сонсон хүн хизээж мартахгүй хамгийн сайн нэр байх болно гэд ингэж тайлбар хийжсэн. За бүрдүүлгийн газар тухайн нэрнээс татгалцсан шалтгаанаа болохоор хожим нь хүүхэд энэ нэрнээс болж дээрлэхэлд өртөж болзошгүй. Одоо тэгэл муу чөтгөрөө гэж дуудаа штэ одоо жишээ тийм үстэй. Яг өөрөх нэр ийм л нэр юм ч одоо яах вэ? Тэгээд ингэж учралсан бөгөөд эцэг эхийг нь хүүхдэд нэр өгөх эрхээ хэтрүүлэн ашигласан хэмээн одоо буруу шаажсан юм байна. Одоо манай Монголд жишээл ороолон орогдол гих мэтийн нэртэй хүмүүс байдаг. Тэр чинь бас манайх ч учир жанцсандаа штэ хүүхэд тогтохгүй айл хүүхдээ тий муу нохоо мохож гэдэг юм ингээд төөрүүлэх гэж нэг ийм нэр өгдөг гэж ярьдаг. Тэр биш энэ биш. Яг үнэ. Хүн биш. Яг үнэ. Японы засгийн газрын мэдээлснээр уг хуулийн шинжилсэн найруулга нь хан зүсгийн дуудлагыг стандартчлах замаар бүртгэлийн үйл ажиллагааг захимжуулах ажлыг илүү хялбар болгох зорилготой гэсэн байна. За сэтгэгдэл нь Япончууд өөрсдөө Япон нэрэндээ дургу харин Хятад нэрийг илүүд үздэг лол гэсэн байна. Маш хэцүү сонголт. Би гадаад хүн ч гэсэн Японы уламжлалт нэрүүд надад танил сонсогддог. Одоо тэгвэл өнгөрч байгаа юм байна л да. Залуу ийхэнд уламжлалт нэр хангалтгүй санагдсан байх. Манай одоо Индонез улсад ч гэсэн хуучны нэрс дуулдах нь ховордож англи хэлний шинэ үеийн нэрс орширсонд одоо бид нэгэнд дасжээ. Хэл өөрөө нээлттэй тогтолцоо болохоор хуулиар хориглох нь утгагүй ч юм шиг. Юу болохыг бүгдээрээ харцгааж л бай. За энэ бол Индонез хүн байх нь тийм үү? Цагийн аясаар бүх юм утгаа алдаж байна да гэсэн байна. Одоо тэгэл манайхан ч тэр нөгөө нэг энэ одоо инх хүслэн гэдэг нэртэй байж зүгээр хүслэн л гинэстэй яахлаарэ чи юу гэдэг ингээл бас одоо тэгсэн хэрэг дээр чи бөө юм болоо ястэй тий. Манайхан харьцангуй гайгүй нэрнтэл дээр одоохондоо бол гайгүй л байгаа гэж бодож шít. Нэг гоё манайхан ч бас хүүхдийн нэрэнд айгүй их бэлгэлттэй боддог болсон. Одоо тэр нэг хуучны сонин нэрнүүд ч бараг л байхгүй болчиход байгаа шүү. Тийм ээ тий. За хоёул хамтран хэлэгч яриад өргөжлүүлээ. Улаанбаатарт 18 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнцасны компани хамтран ажиллаж байгаа. За бид нар хөрөнгө оруулалт гэж яриад байдаг. Бид нар нэг уг нь хөрөнгө оруулалт гэдэг маань зөвхөн ашиг олох бус эрсдлээ удирдах, мэдээлэл суурилсан шийдвэр гаргах гэхэд маш олон чухал алхмуудыг багтаадаг юм байна хөрөнгө оруулалт гэдэг чинь. Гэвч тасралтгүй өөрчлөгдөж байгаа энэ санхүүгийн зах зээл дээр шин сорилт боломжууд бий усаар байгаа атал бид мэрэгжлийн зөвлөх үйлчлэгээ авах одоо нэг боломжгүйгээсээ бодоод энэ олон давуу талуудыг бид нар ашиглаж чаддгүй юм байна л да. Бид нар ашиглаж чаддгүй. Тэгвэл яагаад бид нар Apex Capital гэдэг үндэс цаасны компанид хандах ёстой юм бэ гэвэл эднийх хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээ нь танд санхүүгийн зорилгоо тодорхойлох эрсдлийг удирдах өгөөжийг нэмэгдүүлэхэд туслахын тулд эхлээд 10-аас 20 асуулт бүхий асуулгын тусламжтайгаар таны хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлоод хувь хүний онцлогтод тохирсон зөвлөгөө өгж багц одоо ийм нэг хөрөнгө оруулалтын багцуудыг санал болгож ингэж үйлчлдэг юм байна. Тийм. Тэгэхээр таны онцлогийг эхлээд судалж иж
тэрэн дээр чинь тодгуурлаж үйлчлэгээ гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр та хөрөнгө оруулалтынхаа зөвлөгтөө ингээд холбогдоод одоо яг таны тэр хөрөнгөө оруулах гээд байгаа нөгөө тухайн салбарын зах зээлийн цаг үе тийм үү? Одоо яг ямар шуухан байдлаа байгаа. За тэгэхээр нөгөө нэг өрсөлдөөний судалгаа, өрсөлдөгчийн судалгаач гэж ярьдаг. За ингээд янз бүрийн судалгааны мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гээд дэмжлэг авах боломжтой. За тэгээд дээрэс нь таны хэрэгцээнд тохирсон одоо шийдлийг санал болгоод хөрөнгө оруулалтаа амжилттай удирдахад мэдээж туслах нь тийм үү? Тийм байна. За тэгээд та Apex гэмээр албан ёсны сайтаар н ороод захин маягаа бүртгүүлээд дотоодын болон гадаадын одоо хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 хоног тутам авах боломжтойгоос гадна Apex Trader апа датаад үн цаасны данс нээж хөрөнгийн зах зээлийн өөрчлөлийг гар утсаараа хэлбэршүүлж аваарай. Тэгээд эдүүд дэлгэрэнгүй мэдээллийн 7510 75 тик гэдэг утсаар авна. 7510 75 тик. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үн цаасны компани хамтран аялагч байна. Баярлалаа. За одоо миний хөрөх гэж байгаа мэдээ жоохон заваан дуу мэдээ шүү. За сүүлийн өдрүүдэд интернетэд Вьетнам үндэсний нэгэн хоолыг бэлтгэж байгаа бичлэг цацагдаад хүмүүс пупа гэж шуураад нэг амир сэжиглээд байгаа мүү гэхлээр бүгдээрээ нөгөөдгий чинь ийш тийшээ шээрлээ. Ингээ яваад байна л да. За яг яадаг хоол юм гэсэн чинь ууг нь бол гахаа махан хоол юм байна л да. Энэ 5 цул юм шүү. Гахаан гэсэн юм. Шараад бодгцсон ийм хоол гэн. За гахаа махта гахаан нөхөн үржихгүй эргэтнэр хийсэн хоол юм байна. Хүүдий. Одоо манайхан нөгөө нэг хурганы засаагаа идээд идэгтэй адилхан юм уу? Үгүй. Үгүй өөр юм уу? Үтрэгээр хийсэн хоол. Гинэ. Эрэгтэйгээр нь биш, эмэгтэйгээр нь. За. Малайзаас гаралтай энэ хоол Вьетнам тэргүүтэй орнуудад хүмүүс их идэх дуртай байдаг юм байна. Ингээ харахаар яг л зүгээр яг ийм нэг 5 цуушгал харагдаад байна. Өмсгөл ташуул юм харагдаж байгаа үстэй. За, манайханд бол иддэг хүмүүст бол нэг актер сүртэй харагдахгүй. Хүүдий бүр яг хийж байгаа нь харагдчихээн видеогоор. Ням бактери ихтэй гэдэг одоо хүмүүс их шуугдаг. Гэхдээ энэ ширүүн үнэртэй хоолнд чухамд оролдог гинэ. За. Үнэр бол жоохон онцгүй гэж шүү. За. Англи дээр pig fallopian tubes гэж нэрлэгдээд байгаа. Энэ хоол жишээ нь яг гахаан үтрээ болон үтрээний амсар махаар хийгдгээр онцлог юм байна. Хүүдий. Сой цуу, цагаанга, сонгиноор амталж шаарддаг энэ мах хурц үнэртэй, нилээд зажлууртай, бараг л эрдзэн шиг гэж байгаа юм. Магадгүй гүзээ шиг байдаг юм байна л да. Хурц үнэртэй хэрнээ амтгүй гэж интернетэд бичсэн байна лээ. Тэгээ одоо амтгүй бол Гүй, одоо яг над хийж байгааг нь харагдаж байна заяа. Эхлээд наадхал чинь ингээд халуун ингээд буцалж байгаа усан дотор ингээд хэсэг хугацаанд байлгаад тэгээ ингээд шүүж авангуудаа зүр хэрчээд тэгээ өстө 9 шидийн юмар амтлаад өстө нэрээ соус моос ногоон сонгон манган өөр юу ч хийгээд байгаа баахан юмар амтлаад тэгээ идчихин. Тэгэхээр чи нөгөө тэр амт мамтмар мэдгэдэгчгүй юм байна. Хүмүүсийн пупа гэж сэжгэлсэн шеэрлээд байгаа энэ бичлэг дээр өнөөх гол түүхийн эдийг хэрхэн цэвэрлэж байгаа нь харагдаж байгаа маа. Бүр сайхан дээр нь ялаа малаа. Гар хурууга хийж мийгээ жухам угаагаад тийж. Сахлын татварыг гаргаж ирж үсийг нь хуссныхаа дараагаар ингээд чанаад болгочдөг юм байна. За чанаж болгоод гаргаж ирэнгүүтээ жижигэлж хэрчээд дараа нь нөгөө улаан соус моус элдв бусын юмараа амталж хагаад тэрнийхээ дараагаар шараад иддэг юм байна л да. Соёлын ялгаатай барууныхны хувьд бол өмхий эвгүй үнэртэй хараад цэрвмээр энэ хоол бол Вьетнам, Малайзтай бол деликаси буюу нэлээд амтд зоогонд тооцогддог ийм хоол юм байна шүү. За. За, Facebook дээр пупа гэж болж шеэрлэгдэд байгаа энэ гахаан эд эрхтнэр хоол хийж байгаа бичлэг нь 6700 шеэртэй заяа. 3900 комменттэй, 11900 лайктай байгаа. Тий. Энэ хоолыг эдсэн эмэгтэй хүний нөхөн үржгүй эрүүл мэнд сайжраад үр хүүхэд тогтох магадлал нь нэмэгддэг гэж энэ Азийн орнуудад үздэг юм байна л да. За. юм юу ч байхгүй шүү. Зүгээр ингэж үздэг. Бүр гуруугаа хийгээд зэвэрлээ. Харин тийм. Тийм учраас энийг бас ингээ идээд байгаа гинэ. За, би зүгээр түрүүн харсан бичлэгийг нь үзсэн. Надад бол нэг актер муухай харагдаагүй. Тэгтээ бол нэг юм
гоё санагдахгүй байлээ. Гэтэ хамгийн инээдтэй нэ штэ энийг заавал тийм гахаан үтрээ гэж хэлэхгүйгээр зүгээр л тэгэл тийм амталцсан ингээл гудамжинд зарж байгаа юм бол хамхаа гэж хэлэх юм бол тэгэл аваад идчихэн штэ. Хэдүүлээ тэгээд хараад жоохон танихгүй юу? Гүй мэддэхгүй эн чи бүр мэддэхгүй бол. Бүр жижиглээ хийчих юм чи. Тийм жижиглээ зүсээд ингээд цусыг ойлж ийн энэ чи юу. Тэгээд нэг юм жоохон жажлууртай юм да гэж хэлэх бах те манайхан. Жоохон жажлууртай энэ юу гусчих бол гэдэг. За сэтгэлдлүүд нь. За Би махбодод нь өчтөчнөө идэж болох хэсэг байхад яагаад заавал энэ хэсгийг нь иддэг гэж харахад заваа юм байна штэ. Би бол ойлгохгүй юм байна гинэ. За Ирчүүд дуртайгаараа идэн үсттэй би бол хизээж ойртох чүг наадах руу ч энэ ихтэй үе юм шиг байна. Ой бид нар танихгүйгээр л өгч юм бол нэрээ бид нар идчихэн дөө. Үгүй гэхдээ яг ингэж наадах чинь одоо түүгээр л харуудаад байгаа байхгүй юу? Яг ингэж харахаар муугаан байна. Тэгээд наадах чинь чи жижиглэл улаан соуснд хийгээд өгөөд идчихэл явна л доо. Йоо. Усанд хийгээд массажлаад гэж байгаа. Дарс асгаад үсийг нь хусаад юу ч болоод байгаа бүү мэдээг нь. Тэгч мэгж байгаа юм уу? Дарс марс асгаад байгаа юм уу? Тэгээд байна. За тэгвэл ийм явдал болж ээ. Өө манайх нэр аална. Өө Versace хогоо шорт гэрээ цэвэрлэл Versace гинэ. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Pantene дэмжээ ажиллаж байгаа. За Pantene-ийг одоо мэдгүй юм байхгүй л үү тийм. За тийм шүү дээ. За Pantene брендийн үс арилгааны бүтээгдэхүүн нь хугарч гэмтсэн хурын үсийг за про витамин, биотин тэжээлээр дотроос нь нөхөн төлжөөлж, эрүүл гялалцсан үстэй болгоно. 5 дугаар сарын 31-ний дуустал E-Mart номин, Care4, миний дэлгүүр, оргил, E-Mart зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд 30% онцгой амьдрал зарласан байгаа тул та амжиж аваарай. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Pantene баярлалаа. 4 хоног үлдсэн байна шүү. Тийм байна тий. За тийм. За 400 шугын нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн шуугих тусам нягтлаг сураатаар хурж байгаа. За. Энэ нэрээ яг тэр нэг түүхийгээр нь тавьсан бол муухай юм байна. Муухай гац тийм муухай. За сүүлийн үед зөвлөгөө, ашигтай мэдээлэл нэрийн доор олон нийтийг төөрөгдүүлэх, ташаа ойлголт төрүүлэх, эерэг хэлбэртэй атлаа, сөрөг контентууд ихээхэн газар авч байна. За гэж үтсэн байна. За үүний нэг нь эрүүл хоол гэх ойлголт юм аа. Тэгвэл TikTok-т 320 мянган хүн үзээд дэмжсэн нэгэн эрүүл хоолны жишээг ямар худлаа бүтээл болохыг илчилсэн бичлэг бүр дээрх хоолноос илүү хяналт аваад байна гинэ. Гэлээ. Яг ингэмээр байгаа байхгүй юу? Яг мэддэг хүнтэй за энэ эрүүл хоол гэж яриад байгаа энэ юм чинтэй ингээд бодглохлоор наад чи яагаад ч эрүүл биш нэг болвол те зүгээр л хоол ямар ч эрүүл гэдэг тодорхойлолтод багтахгүй ч гэдэг юм уу. Ингээд тайлбарлаад өгчвөл гоё. За хүмүүсийг шарсан хуурсан тослог хоолноос аль болох зайлсхийхийг уриалж уураар жигнэж болгосон хоол ундыг одоо хамгийн эрүүл хэмээн сурчлагч нэгний бэлтгэсэн гэх энэхүү хоол нь зүгээр л дэлгэцэд зориулсан бүтээл бөгөөд үнэхээр бүх зүйлийг жигнэж боловсруулахад ийм өнгө төрхтөө байх боломжгүй ч бас хэлсэн байна нэ. За тэд усанд чанаж ууранд болгосон хоол ундыг зүгээр ч нэг сурталчлаа зогсохгүй өхөшгүй мөнхийн үрэл мэтээр итгүүлээд за тэдгэрийг тогтмол хэрэглүүл бараг л нөгөө нэг Бенжамин Баттон шиг хөгшрөлн залуужлаар солигдох ид шидийг амладаг. Тэдний шүтэн бичрэгчт нь ч мөн эрүүл хоол хэрэглэснээр хэрхэн залуужиж эрүүлж байгаагаа батлан чин сүчигтний ёсоор сошиал нөлөөлөгчийг даган намирдгаа. За гэвч жинсийн үеийнхний гайхамшиг хэмээн тунхаглаад шин нээлж авах зарлаад байгаа эдгээр зүйлсийн ихэнх нь зүгээр л 5000 жилийн өмнө ч гэсэн Азуудын эджилээсээ уламжлалт хоол байдаг гинэ. За олон нийтийн мэдээллийн хэрэгслэр усанд суурилсан хоол хийх арга техникийг байнга сурталчилдаг хоол тэжээлийн эрдэмтэн Мишель Девонпорт өнгөрч 3 дугаар сарын 1 видео бичлэг дээрээ шүл эсвэл ууранд болгосон хоол нь хүний биед хөгшрөлтийн нэгдлүүд үүсгэхийг сэргийлдэг гэж тайлбарласан гинэ. За үүний зэрэгцээ хоол тэжээлийн мэрэгжилтэн Жилиан Кубала Health.com сайтад уураар жигнэх нь
хүнсний ногоог буцалгах болон бусад өндөр халаах аргуудаас илүү их шимт хичээлийг хадгалах боломжийг олгодог гэж бичсэн юм байна. За өнгөрсөн жил эмчнэр их хэмжээний кастрин тос залгих нь бие махбодыг хоргоожуулахад тусалдаг гэсэн ийм TikTok-ийн алдартай домгийг няцааж энэ нь эсрэгээрээ хурц суулгалт болон бусад цөрөг асуудлуудыг үүсгэж болзошгүйг бол мэдгдсэн. За сошиалар тархдаг ийм төрлийн зарим хит туйлширсан ташаа ойлголтуудыг монголчууд бид ч гэсэн маш ихээр даган дуурайдгаа. Тиймээс дэлхийн хавтгай болсон энэ үед мэдээллийг заавал нягтлж шинжлэх ухааны үндслийг нь шалгаж байхыг сануулъя. За альва юм хэмжээний сэтрхээрээ завхрал болдог. Ер нь битээр дан баян хэлдэг те. Альва юм хэмжээний сэтрүүл тэгэл завхарж байгаа шүү. Балаа хөөсөн цэр иддэг мод дэлгэрээ аюул болоо дэлгэрээ мэдрэлтэж өгөө эцтэй тий. Солиорсон шүү дээ. За одоо энэ хоолыг бол энэ ямар ч ялгаагүй. Энд ерөөсөө ид шид байхгүй л гэдэг юм байна тийм үү? Тий. Зүгээр л одоо ингээд 5000 жилийн өмнөөс хийгээд ирсээд идээд ингээд зансан хоолыг л зүгээр л одоо ингээд тий амар лаг юм эрүүл хоол мол олгож л харуулад байгаа байхгүй юу? Ер нь бол. Тий одоо юу гэдгийг нэг хэсэг дагагчдыг яг үнэ. За сэтгэлдлүүд нь эрүүл хоолч гэжтэй уурагтайгаа тэнцүү ногоо идж байхад л болно эцтэй гэсэн байна. Хүмүүс усуудгүй болохоор л өвдөд идэв. Хоол моол бол нэг хамаагүй. Өөрийгөө услаад ус сайн ууж бай. Хэр баргийн өвдөхгүй шүү гэсэн байна. TikTok дээр гарч байгаа юм болгоно бити итгэж байл да. Хандлтын төлөө юу ч ихэд бэлэн худлаа дүр эсгэгчд гинэ. Гэхдээ одоо хэрвээ тэгэл нөө ус болон уураар болгодог юм бол манай одоо гурилтай шүл бууз мууз чинь бол янзын л эрүүл хоолнд орно шүү дээ. Тийш дээ. Бид нар ч одоо эрүүл хооллоод байгаа юм байна. Баярлалаа. За таны мэдээг сонсъё. За энэ бүр илгэлсэн заяа. За бүр нэг ингэстэ нөө хөгсөн үнтэй өглөө оройгоо заргалдана гэдэг үл юу гэдэг лээ. Тэр л боллоо. Энэ мэдээллийн тухай өмнө нь ярьж байсан. Одоо харин үйл явдал хэрхэн үргэлжилж байгаа тухай ярьж өгөх гэж байна. Бразилийн хөдөөгийн аслагдсан Маропо овгийнхан гэж өөрсдийг нь доромжилсан хэмээн Нью-Йорк Таймс сонныг шүүхэд өгч 133 сая фунт стерлинг нэхэмжилсэн. За Бразилийн буюу одоо Бразил, Аргентин гэх мэт энэ Амазон мөрний айс савд бол одоогоороо соёл иргэншлээс тасарсан зэрлэг овгууд амьдарсараа байгаа гэдгийг бүгдээрээ мэднэ манайхан. За Elon Musk-ийн Starlink систем өндөр хурдны интернетэд нэвтрэх боломжийг олгосны дараа эдгээр тавиачаад өгсөн. Тэгсэн. Өнөө хүртэл ур зовоохоодоо ертөнцөөс тусгаарлагдсан амьдарч байсан тус овгийн хүүхэд залуус порно кинонд донцсон. За ийм үйл явдал болсон хэмээн тухайн нутагт сурвалжлах хийсэн сэтгүүлч мэдээсний төлөө тэд ийхүү зарах хийжээ. За үнэн хэрэгтэй сэтгүүлчийн мэдсэн зүйл бодит амьдрал дээр ихтэй таарч байгаа юм. За ууг нь бол үнэн. Эдгээр хүүхдүүд нь нөгөө порно донцсон гэдэг нь үнэн юм байна л да. Жаварын хөндийн итүү голын дагуух эртний омгууд өндөр хурдны интернетийн ачаар соёл түн төрлөختөнтэй хөл нийлэх боломжтой болсон. Хизээч эмнэлгийн яралтад тусламж авч чаддгүй байсан тус овгийнхан одоо түргэн дуудаж нисдэг тэргээр үйлчлүүлдэг болсноос гадна хороогийн бүхий л үйлчилгээ соёлтой бараг анхлан танилцж байгаа гэхэд хэлсдэггүй. Харин хуучин уламжлал нь шинэ хөгжлийн төрөлтөд ийм түргэн эвдэгдэж байгаад нутгийн хөгжчүүд ихээхэн дурамжхан байгаа гинэ. За манайхын гэдэг штэ. Одоо дидиш тавьснаас хойш хонинд явдаг хүүхэд байхгүй болсон. Нөөдөл ч одоо зурагт үзээ хөвтдөг болсон. Яг дөнгөж ингээд нарны анти нэ тэрэгээд ингэж хахад очиход хүмүүс яг ийм үгэлж исэн. Малчин айлууд. Нөө хүүхдүүд ч одоо 100 уг нэг хони хариулна гэдээ хүрээд ирсэн. Хонинд явдаг хүүхэд байхгүй нөөд хийж үзээ гэвчдэг. За хүүхэд багжууд хаалттай мэдээлэл нээлттэй хандаад одоо энэ овгийнхны шүү. Порнографик донтох зэргээр ёс суртахууны дороотлолд орж байна гэж тэд үзэж байгаа тул Elon Musk-ийг ч мөн буруутгасан гэж байгаа. За одоо бүр соёл түндөрдөгтөнтэй танилцуулсан биш бүр лай болсон гэж үзсэн. За Нью-Йорк Таймс-ийн мэдээллийг хуваалцаж түгээсэн бүх мэдээллийн хэрэгслүүдийг тэд хам хэрэгтнүүд хэмээн үзэн ядаж байгаагаа ч мэдээлэлтэй дурдсан. Гэвч бодит байдал үнэнтэй нийцэж байхад нэр төр гутаасан хэмээн
заргалдаж байгаа тэдний эсрэг сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалах болно гэдгээ мэрэгжлийн байгууллагууд хариу мэдэгдээд байгаа юм байна. За. Мөн Starlink-ийг Marabou-гийнханд өгөхөд тэд шинэ технологиг өөрсдөө хэрэгтэйгээр ашиглахын оронд сөрөг нөлөөлөл болгон хүлээж авч буйд харамссан олон нийтийн сэтгэгдлүүд энэ заргыг улам өрдөж төмөр болгон сенсацлж эхэлсэн. Elon Musk-ийн Starlink-д дэлхийг тойрон эргэлдэж байгаа 7500 орчим хиймэл дагуулын 60 орчим хувийг эзэмшдэг бөгөөд хиймэл дагуулын интернетийн талбарт давмгаалагч юм аа. Энэхүү технологи Бразилд 2022 онд анх нэвтэрсэн боловч өнгөрсөн оны 4-р сард Марабочуудын амьдардаг Итүү эргийн хавьд амьдардаг энэ Амазоны аслагдсан хэсгүүдэд ууг нь хүргэж өгч өгсөн юм байна. За, уул нь бол тэнд хөөрхийн соёл иргэншилд түгээх гээд. Оо одоо наадвал чи бүр гар утсан буцтай болсон те түргэн мөргөн дууддаг болсон. Ерөөсөө ярихгүй. Түргэн бүр нэстэг тэрэг хурж ирээд авч яваад түргэн тусламж эднэр үзүүлдэг болсон. Гэхдээ эдгээр нөөд хүүхдүүдэд хянж чадахгүй нөгөө хүүхдүүд нь зав гаруул порно үздэг. Харин тийм байна. Тэр нь бол Elon Musk ч юм уу, New York Times-аас ч юм уу болоогүй. Тэгээд New York Times-ийн ийм болжээ гэд бичсэн чинь эдгээр биднийг доромжилсан гэж шүүхтэд тэгээд New York Times-ийн та одоо өөрөө хараач хүүхдүүд чи өөр хийх юм байхгүй порно үзэл сууж байгаа шүү. Наадхыг чинь хийлээд байгаа ш. Та юу гүтгсэн гэх гээд байгаа юм. Ингээд байгаа юм байна. За сэтгэлдлүүд нь хөгжилтэй хөл нийлж чадахгүй байгаа тэдний интернетийг унтраа. Арх явууд бол бүр баларх нэ аманд орж ирсэн шар тосыг хилээрээ дүлхлээдэ гэсэн. Аслагдсан хоцрогдсон газрын хүмүүс туслах нь эргээд ял болдгоо. Тиймээс тэднийг зүгээр л орхи. Гар сонгох бүрд тэд илүү их хүсэх болно. Гэвч авсан зүйлээ хязгаарч зөв ашиглаж чадахгүй штэ гэв. Магадгүй те. Elon Musk тэднийг порно сонгоход хүргэлээгүй хөгжил мэдэхгүй ч хууль мэдэж түүнийг эсрэгээр нь ашиглахыг оролдож байгаа нь инээдтэй. Гэгчлэн омгийнхан дургуутсан комментууд ихэнхийг нийцэлж байгаа мөн ёжилж даапаасан хөгжилтэй мааз комментууд энэхүү нийтлэлийг бол маш олноороо дагаж яваа гинэ. За. Йой, хэцүү ч юм аа да тий. За тийм. За. Нэг хамтран аялагчаар дөрвөлжлүүлээ Улаанбаатар хотод 18 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар ашигтай бактери, эслэг, 10 мг цайр агуулсан Adobiotics Probiotic хамтран ажиллаж байгаа. За, гурвалсан үйлчлэгээтэй хүүхдийн ашигтай бактери болох Adobiotics бүтээгдэхүүн нь бол одоо нөгөө тараг бүрдэг гээд алдартай, тараг бүрдгээр алдартай. За, тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүн нь бусад ашигтай бактериас ялгаатай. Энэ ашигтай бактериас гадна эслэг тэр 10 мг цайрыг нэг дор агуулсан ерөөсө цор ганц ийм нийлмэл найрлагатай хүүхдэд аюулгүй бүтээгдэхүүн гэж үзэж байгаа юм байна. За, бүх насны хүүхдийн дархлаа, хоол босруулах үйл ажиллагааг цогцоор нь дэмждэг. За, тэр 10 мг цайрыг онцлоод байгаа нь болохоор хамгийн өндөр агууламжтай бөгөөд гүйлгэлт суулгалтын үед хэрэглэхэд хүүхдийн нас чин тохиромжтой учраас хүүхдийн эмч нарын номер 1 сонголт болдог гэж байна. За, тэгээд таны аяны цүнхэнд Adobiotics заавал байх хэрэгтэй бүтээгдэхүүн бөгөөд за дархлааг маш сайн дэмжин хүүхдийн өсөлтөд хамгийн чухал эрцээс гадна бүх төрлийн арьсны өвчин болон харшил, шархны эдгэрэлтэд нэмэлтээр хэрэглэдэг гинэ. За, тэр нэг тараг бүрдэг гэдэг байгаа шүү дээ. Яагаад энэ тараг бүрдэг нь айгүй чухал юм бэ гэсэн чи хэрвээ та ингээд танд ингээд хүмүүс амьд ашигтай бактери байгаа гэд ингээд зараад байгаа бүтээгдэхүүн байгаа юм бол тэрнгээрээ та тараг бүрээд үзээ. Тараг бүрээд үз. Хэрв тэр тараг бүрж боломжтой байгаа тараг бүрлдэж явах юм бол энэ бол нэрнгээс амьд ашигтай бактериуд байгаа юм байна гэж ингэж үзэх хэрэгтэй. Тэгвэл Adobiotics-оор бол алингээр ч аваад те ингээд тараг бүрхэд бол шууд тараг бүрэлддэг. Энэ нь бол те бүх бактериуд нь амьд байгаа гэдгийг бол баттай илчлэнэ гэдэг байгаа юм. За тэгэхээр та Adobiotics-ийг Mongolia гэдэг албан ёсных нь хуудасаар тэр нөгөө нэг тараг бүрж байгаа болон тараг бүрх хэрэг одоо тараг бүрж үзээгүй юм бол мэдэхгүй штэ өөрхий. Тэгэхээр бүтэх зааврыг үзэх боломжтой байгаа. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 91 92 96 98 гэдэг утаснаас аваарай. 91 92 96 98. За Ашид фарм хүүхдийн эм ханган за бүх хэмийн сангуудаар албан ёсны нэртэйгээр оруулж ирэн худалдаалагдаж байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ашигтай бактери, эслэг 10 мг цайр агуулсан Adobiotics Probiotic хамтран ажиллаж байна. Баярлалаа. Эднийд нэг л юм байгаа юм байлээ. Эднийх нэг юмыг л анхааруулсан.
Энийг хуураагаараас нь ерөөсөө хэрглэж болохгүй шүү. Хүүхдийнхаа уудаг юу ч байсан хамаагүй сүү, жуус, тэр тараг, мараг тэр уудаг юмд нь л ходоод өгчгөрөө л гэж. Түүнээс хуураагаар л хэрглэж болохгүй шүү гэсэн. За. Сайхан амраарай л гэж хэлхийн тулд одоо найзууд руугаа залгадаг хүн ихэр олон бол зүгээр л ингээл тань руу би залгангуудаа миний найзаа сайхан амраарай. Тэгэл болоо. Би чам галзуурччихлээ гэж бодлоо. Энд тийгч одоо яа солиорсон. За би зүгээр сайхан амраарай гэж хэлхийн тулд битгий ямар ч зориггүй нэг хүн рүү залгаад сайн уу юу вэ гэд ингээд тэнэгтээ тэгээд за яасан бэ тэг гол юм яриач гэхээр зүгээр л залгасан гэдэг хүнд бүр уур үрдэн штэ миний. Ямар завтай юм бэ те. Тийш. Тэгвэл энэ үг ганцаардмал ирчүүдийг хамгийн ихээр амрааж тайвшруулдаг гинэ. За. Түүнд санаа тавих хэн нэгэн байгаа гэх бодол нь хэн нэгнийг тижээж байдаг бол нөгөөтэйгүр үүнийг зөвхөн эерэг хандлага төдийхнөр хүлээн авах хүнч байдаг. За хүмүүсийн харилцаа амьд халуун дотн байсан үед сайхан амраарай гэх үг цөөн хилэгдэж бодит тэмрэлтүүд түүнийг орлож байсан бол өнөөдрийн захин мэдээллийн эрэнд харин сайхан амраарай гэх нь бэлэг шахуу зүйл болж хувирчээ. За тэр тусмаа Жинзи үеийнхний дунд энэ үг ихэрхэн нийтлэг хилэгдэж байгаа юм байна. За тэрч байтугай Miranda Fey Technic гэдэг инфлюенсер энэ үгийг туршсан видеого хуваалцсныг 3 сая гаруй хүн үзчихэд байна. За түүнийг сайн амраарай гэж хэлхийн тулд найзууд руугаа залгахад хариу үйлдэлүүд нь сэтгэл хөдлөн байсан бөгөөд үүнийг үзсэн хүмүүсийн догтлол ч гэсэн эерэг байсан гинэ. За. Тэр видеонд сайн уу юу вэ залуу маань би унах гэж байна. Чам руу зүгээр л сайхан амраарай гэж хэлэхээр залгасан гэж хэлээл үр дүнг нь бусадтай хуваалцахад маш олон зүрх комментууд шуургалан орж ирж байгааг харж болно гэж байна. За товчиж үзье. За бас нэгэн TikTok-чин за үүнийг челленж маягаар үргэлжлүүлээд туршаад сүйт залууга найзууд руу залгуулж дээрх үгийг хэлүүлснээр 2.7 сая хандлт авсан бичлэгээ нийтэлжээ. За хариу үйлдэлүүд нь янз бүрч бүгд баярлаж догдолсон, талархсан, эерэг шинжтэйгээрээ ялгарч байсан байна. За зарим нэг нь чи юу гэсэн бэ гэд инээж байхад нөгөө нь баярлаа, сайхан амраарай. Энэ үнэхээр талархан байлаа. Чамаа ч гэсэн сайхан амарна гэж найдаж байна гэвчлэн халуун дотн хариулж байсан байна. За түүгээр жарахгүй зарим нь унтах цагаа онцгойлон тэмдэглэжсэн гинэ бүр. Энэ хөнгөн гимээр комплимент нь санснаас илүү ач холбогдолтой, эерэг нөлөөтэй байж магадгүй гэж бүр үзсэн байна. За Америк нэгдсэн улсын эрчүүд ялангуяа жинзүүдэд болон одоо миллениум үеийнхэн гэж ярьдаг штэ тий. Тус улсын хамгийн ганцаардмал хүмүүс болохыг за Галупийн санал асуулга харуулсан гинэ. Энэ одоо би манай үеийнхэн таарахгүй байж байгаад би нэг зодуулах үү те. Та нэг өдрөө залгангуудаа сайн уу би чамайг харин сайхан амраарай гэж залглаа гэхлээр юу хуцаад байгаа юм гэж өөдөөс чи. Ууц юм ааш. Йоо. Бо солиороод байгаа чи гэх юм бол. За Америкт 35-аас доош насны 4 эрэгтэй дутмын нэг нь зөвхөн ижил насны эмэгтэйчүүдийн 18%-тай харьцуулахад. За дахиад нэг хамтраа хэлж байгаа юм уу? Франц, Канада зэрэг улс орнуудын эрэгтэйчүүдээс хамаагүй илүү тусгаарлагддаг гэж үзсэн байна. За орчин үед эрчүүдийн ганцаардал нийгмийн эрүүл мэндийн салбарын гол сэтгэл түгшрэх асуудал болоод байгаа гинэ. За ганцаардал, тусгаарлагдмал байдал, сэтгэл зүйн эмзэгшлэн, эрүүл мэнд нийгмийн ихээхэн сөрөг үр дагаврыг авчирж байгаа тул архи тамхины хэрэглээ, тархалт, донтолтын хямралтай жиш хэмжээний тусламжийг тэдэнд яаралтай төлөвлөх хэрэгтэй хэмээн сэтгэл зүйчид бол дуу нэгтэйгээр мэдэгдэж байгаа юм байна. За иймээс заримдаа зүгээр л сайн амраараа аваа, сайхан амраараа ахаа гэж хэлэх нь тэдэнд эм луга нөлөөлж магадгүй юм гинэ. Энэ бол те эрэгтэй хүндээ хэлэх тухай ярьж байна уу? Үгүй ерөн л эрчүүдэд эмч ирч вэ одоо ингээд аль нэгэн хүн тань руу залгаал те одоо сайхан амраараа анжгаа гэж хэлэхэд та гоё болох нь штэ. Тийм байна. Ер нь бол тэгж үзсэн байна. За сэтгэлдлүүд нь
Энэ зөвхөн ирчүүдэд зориулагдсан зүйлс бишээ. Бүгд л сэтгэлийнхээ мухард ганцаардаж байгаа. Тиймээс үүнийг үчээр хэлэх биш, өдрийн цагаар ч гэсэн сайн уу, чамд сайн сайхныг хүсэж байна гэх мэтээр комплимент хийлж байх нь итгэлцлээ бэхжүүлэх сайхан арга юм аа гэсэн байна. За би хэсэг хугацаанд ажилгүй байхдаа манай гудамжинд дандаа тааралдах бүртээ чи сайн уу гэж асуудаг нэг оршин суугчид маш их талархдаг байсан. Дараа нь ажилд ороод түүнтэй тааралдгаа болох үед хамгийн сайн найзаа алдсан юм шиг гунигтай санагдаж билээ. Энэ үед найзын талаарх миний бодол өөрчлөгдсөн юм а гэдэг юм сэтгэл байна бас. За тийм. Маш сайхан нийтлэл байна. Би ч гэсэн хүмүүст сайхан амрахыг өрөөх хэрэгтэй гэж бодож байна. Ирчүүдэд зориулсан инхри үг нэрээ ховор юм байна шүү гинэ. Гоо би ч гэсэн ингээ бодлоо. Яг би ингээ гэртээ ганцаархнаа байж ивэл те ингээл илэрээд манайс чи нэг телевиз үзэж мүзээ ингээ жидэг штэ. Гинт нэг нөхөр уцтаа те таныг ингээ сайхан амраараа би чамд сайхан амраараа гэж хэлэх гээд ярьсан юм агвал би уурлахгүй юм шиг байна. Гэхдээ гэтээ би зүгээр сайн хардаа ингэж бодлоо. Одоо бид нар ингээд юу гэдэг ингээд чат бичгтэр ингээд орой ингээд юм ингээд ярилцсныгаа дараа за окей сайхан амраараа гэдэг өгүүлбэрээр л дандаа дуусгадаг штэ. Гэтэл зүгээр юу сонин санагдаад байсан бэ гэвэл зөвхөн энэ үгийг хэлхийн тулд залгахаар сонин санагдаад байсан байхгүй юу? Хаа юмтаач гэдгээс бол арай өөр багтай юм. Арай. Хаа юмтаач гэдэг чинь бол өдөж байгаа ингээ үсттэй. Йоо. Тийм. Тэрнээр андуураа давхих дээ. За та нэг гэхдээ дуршиж үзнэ. Тэгэрээ. За та нэг мэдээг хадгалчихсан. Тэгээ. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 27-ны Мягмар гарагийн 400-ийн шууган нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамрын аялагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adobiotics Probiotix за мөн таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнцасны компани хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3. Хуйна. Айн хайцсан. Дууссан юм.